шивэстэй хүмүүс яадаг юм бэ? Тэшин дээрээ одоо мундаг гоё шивэстэй залуучууд зөндөө байгаа штэ. Шивэс бол нөлөөлөхгүй. Харж болно. Ямар ч асуудалгүй. Шивэс хийж болох нэ залуучуудаа. За. Окей. Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. Өнөөдрийн WeCare podcast маань ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт интернет эмнэлгийн зүрхний эмч, энх жаргал эмч маань өргөдөж оролцож байна. За, хоёулаа өнөөдрийнхөө сэдв рүү орохоос өмнө өөрийгөө манай сонсогчдод товч танилцуулаач. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэ цогийн энх жаргал гэдэг зүрх судасны эмчээр 9 жил ажиллаж байна. Хангаах ухааны магистр, ахлах зэргийн эмч байгаа. Интернет эмнэлэгт 4 дахь жилдээ зүрх судасны эмчээр ажиллаж байна. За, хоёулаагийн өнөөдөр ярих сэдв нь бол зүрхний эхо. Гэхдээ зүрхний эхо дотроо одоо илүү наривчилсан, төрөлжсөн тэр эхонуудын талаар одоо хүмүүстээ мэдээлэл хүргэн гэсэн үг. Зүрхний эхо гэх хүмүүс ингээд ерөнхий юм бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг нарийн зүрхний эхоны ямар төрлүүд байдаг вэ гэдэг рүү орохоос өмнө манай улсын хэмжээнд зүрхний өвчлөл хэр ноцтой хүнд байгаа юм бэ? Тэрний талаар товч тоон утгаар илэрхийлж. Монгол улсын хэмжээнд зүрх судасны өвчний тархалт бол нас баралтын тэргүүлэх шалтгаан. Нийт өвчлөлийн бол 3 дугаар байрт одоогоор эзэлж явж байна. Тэгээ энэхүү тоо үзүүлэлтүүд нь бусад гадаадын орнуудын тоо үзүүлэлтүүдэд харьцуулахад ер нь бол төхөө байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар ч гэсэн зүрх судасны өвчлөл дэлхийд тархинд одоо жил ирэх тутам улам өсөж байна гэсэн судалгаанууд байна. Америк нэгдсэн улсад мөн адилхан одоо нэг сонирхолтой судалгаа хэлэхэд 3.4 секунд тутамд хин нэгэн хаа нэгэн газар зүрхний өвчнөөр нас барж идэг. 3 минут 14 секунд тутамд хаа нэг газар хин нэгэн цус харуулж идэг гэсэн ийм сонирхолтой судалгаа байдаг. Тэгэхээр энэ хүү үзүүлэлт маань ер нь бол зүрх судасны өвчин дэлхийд тархинд нэлээд өндөр тархалттай байгааг харуулж байгаа. Тархалт нь өндөр байна, нас баралт нь өндөр байна. Одоо 3 секунд тутамд хайртай нэгнийг алдаад байна гэхэр чинь бол одоо харамсалтай, аимшигтай тоо байна штэ. Тэгэд энэ маань муу ялгаа авахгүй манай улсад олон улсын чиглэл хандлагатай ойролцоо байна гэхээр бүр айц төрмөр санагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ өвчлийн буюу одоо бидний одоо машинаар бол мотор болсон энэ зүрх маань ийм өндөр өвчлөлтөй, нас баралт өндөртэй байгаагийн шалтгаан юу болоод юунаас болоод ингэ зүрхний өвчнөр өвдөд өнгөрөөд байна вэ? Зүрх судасны өвчний шалтгааныг бол яг тоочны хэлэхэд болж байгаа төвхтэй. Тэгэхээр гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тэгэхээр бидний бас нэг өөрчилж болохгүй бас хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. Тэгэхээр гадаад хүчин зүйлүүд бол мэдээж нэг агарын бохирдол, нийгмийн стресс энэ бүгд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Мөн тухайн хүний нэг зан үйлийн бас эмгэг байдлууд нөлөөлж байгаа. Энэ нь юу гэхээр цуснд хөөгцсний хэмжээ хяндаггүй, тэгээд таргалалт, буруу хооллолт, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, ажлын стресс ихтэй байх гэх мэтчлэн мөн бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдэд нь одоо цусны даралт хэсэг өвчин байна. Энэ бол зүрх судасны өвчнөр өвдөх эрсдлийг маш хүндэр нэмэгдүүлж байгаа. Мөн цуснд хөөгцсний хэмжээ ихсэх, биеийн жингийн илүүдэл, эдгээр гих мэтчлэн хүчин зүйлүүд бол тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Би хэдийгээр зүрхний эмч биш ч гэсэн манай одоо курсын залуу зүрхний эмч. Тэгээд надад юу гэж хэлжсэн бэ гэхээр Монгол эрчүүд яг 60 хүрээд одоо жоохон муу ёр юм шиг 60 юм уу 61 тэтэй зүрхний шигдээсээр ингээд өвдөд өнгөрөөд байна гэдэг. Тэгэхээр яг өөрөө бол зүрхний нарийн төрөлцсөн нарийн мэргэжлийн эмч. Яг энэ одоо зүрхний шигдээстэй өдөр тутам нүүр тулж ажиллаж байгаа хүний хувьд тэр хэр их онсон одоо үндэслэлттэй үнэн байна вэ? Яг ер нь бол би үндэслэлтэй гэж бодож байна. Яагаад вэ гэхээр зүрхний өвчин тэр дундаа зүрхний титэм судасны эмгэг гэж байгаа. Тэгээд титэм судасны эмгэгт бидний нөгөө ярьж хэлсэлж сонсон зүрхний шигдээс, зүрхний ишмийн өвчнийг одоо илүү голтуулуу бид нар анхаарч авч үздэг. Тэгэхээр титэм судас гэдэг маань өөрөө насжилттай холбоотой өвчин. Нас ахих тусам хүний судасны хатуурал тодорхой хэмжээгээр явагдчихийдэг. Бид нар энэ процессыг бол удаашруулах боломжтой болохоос зогсоох боломжгүй. Тэгэхээр нас ахихын хэрээр зүрхний одоо тижээж байгаа тэр титэм судас хөгшрөн. Тэгээд энэ процессыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүд Монгол хүмүүсийн хувьд гэвэл тамхи таталт, олон жилийн тамхи таталт байна. Дээрээс нь архины хэрэглээ, цуснд хөөгцсний хэмжээ хянахгүй байх, биеийн жингийн илүүдэлтэй ихэнх нь хөвлийн таргалтай эдгээр бүх хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. Тэгэхээр яг 60 болон түүнээс дээш наснд дийлэнхтэй зүгээр онцлогддог байх. Тэрнээс өмнө бол шинж тэмдгүүд нь бас энэ хүмүүс явж л байдаг баг. Тэгээ нэг хайхардгүй байж магадгүй байх гэж бодож байна. Тэгэхээр одоо зүрхний өвдөлт тиймэрхүү айцтай шүү дээ тий. Гэтэл
Зүгээр цээжний өвдөлтүүд байгаа шүү дээ. Бусад олон шалтгаантай цээжний өвдөлтүүд. Тэрний нэг нь бол зүрхний өвдөлт. Ялангуяа зүрхний титэм судасны одоо нарийсл бөглөл байдаг юм. Тэр үед бол мэдээж хэрэг яаралтай одоо арга хэмжээнүүд нь авагдана, ангиогоо хийгдэн, одоо стентэ тавина, одоо тиймэрхүү асуудууд болно. Гэтэл тэрнээс наана харьцангуй одоо зовир, шинж тэмдэг хөнгөн байгаа гэх юм уу, дөнгөж илэрч байгаа гэх юм уу, тийм хүмүүсийн хувьд хамгийн их өдөр тутам хийгддэг ямар шинжилгээ одоо кардиолог буюу зүрхний эмчийн хувьд одоо гар дор одоо ширийн ном гэдэгтэй адилхан хэрэглэгдэх ямар шинжилгээнүүд байдаг вэ? Тэгэхээр зүрхний болон цээжний өвдөлттэй амралтаараа үйлчлүүлэгч нарт бид нар одоо гар дор идэг хоёр төрлийн багжийн шинжилгээ байгаа. За энэ шинжилгээ маань зүрхний цахилгаан эмчлэг болон зүрхний эхо шинжилгээ, зүрхний их тайван шинжилгээ. Энэ хоёр шинжилгээ нь болохоор хүний биед аюулгүй олон давтамжтайгаар хийх боломжтой. Мөн бидэрт маш их мэдээлэл өгдөг. Зүрхний цахилгаан эмчилгээр бид нар зүрхний дамжуулах үйл ажиллагаа болон зүрхэнд тохиолдож байгаа цочмог асуудлуудыг харах үнэлэх боломжтой. Хурдан хугацаанд, богино хугацаанд зүрхний их тайван шинжилгээгээр бид нар зүрхний бүтэц болон үйл ажиллагааг анатомийн бүтэцийн хувьд зүрхний үйл ажиллагаа хэр байгаа вэ гэдгийг одоо үнэлэх боломжтой юм шинжилгээ байна. Миний хувьд одоо нөгөө дүрс онцлогооны эмч учраас нөгөө зүрхний коронар CT ангиографийн шинжилгээч байт юм уу, компьютер шинжилгээ, эсвэл зүрхний ямраа шинжилгээ энэ төр маацэг дээр хийгддэг бид нар уншигддаг учраас тэр нь биднэрт илүү ойрхон байгаад байгаа. Гэтэл яг зүрхний цахилгаан бичлэг эсвэл ялангуяа зүрхний эхогийн шинжилгээ бол зөвхөн зүрхний эмчээр хийгдэж байгаа тийм үү. Тэгэхээр хэн нэгэн хүнд зүрхний эхогийн шинжилгээ хийхийн тулд яг ямар сургалтууд хичнээн жил зарж ээж хизээ зүрхний эхо хийх одоо зөвшөөрлөлтөд эрхтэй болдог. Зүрхний эхо хийх эрхийг авахын тулд 6 жил ангаах ухааны их сургууль сууж хүний хэмжээр төгснө. За тэгээд 2 жилийн хугацаанд дотрийн эрдэнэт эмчид суралцаад 1 жилийн хугацаанд сонгосон зүрхний эмчээрээ суралцаад за ингээд 9 жилийн дараа дахин 3-6 сарын хугацаанд зүрхний эхо хийх эрхийг авахын тулд бас суралцдаг гэсэн. Тэгэхээр 9 жил 3 сарын дараа зүрхний эхо хийх эрхийг авдаг. Oh my god. Тэгэхээр чи одоо хүн харахад бол их амар easy харагдаад байгаа шүү дээ. Ингээл бид хоргүй харьцангуй бусад шинжилгээтэй харьцуулахад төлбөр мөнгөнүүд арай хямдхан. Дээрээс нь одоо айхтар нарийн ностой бэлтгэх шаардлагагүй хурдан төргөнч байдаг юм уу. За ингээд харахад их амархан юм шиг мөртлөө зөвхөн тэр шинжилгээ хийхин тулд бараг 10 жил зарцуулж ээж энэ шинжилгээ хийх эрхтэй болох нь шүү дээ. Тэгээд тэрүүгээр одоо онж тавина, ялгаа онцлогоо хийнэ гэсэн үг тийм ээ. Гэтэл одоо бидний яриад байгаа тэр эхо маань ахаад дотроо их олон зөндөө төрөл байх гэдэг шүү дээ. Тэгэхээр зүрхний эхо гэдэг ийм ерөнхий л нэр томьёо яваад байгаа болохоос биш. Зүрхний эхон дотроо яг ямар төрлүүд, ямар өвчтний үед юу онцлох гэж хийгддэг төрлүүдийн талаар мэдээлэл өгөөж. Зүрхний эхо дотроо нэлээд олон төрөлтэй. За зүрхний энгийн эхо. За энгийн эхог бид нар цээжний гаднаас харж хийдэг. Энэ бол маш аюулгүй хялбар энгийн үний хувьд боломжийн ийм шинжилгээ. За дараагийнх нь болохоор зүрхний наривчлсан эхо гэж байгаа. За энэгээр болохоор бид нар зүрхний булчингийн үйл ажиллагааг илүү голчлон харж үнэлдэг. Англи нэр нь бол strain echocardiography гэсэн нэртэй. За энэгээр бид нар ихэвчлэн зүрхний титэм судасны эмггээр өвдсөн, өвдөөд эмчилгээ хийлгсэн, одоо ангиод ороод стент тавилсан гэж ярьдаг. За ингэсэн хүмүүс болон мөн хавдрын хим эмчилгээнд орох ч байгаа. Хим эмчилгээнд орсны дараах хяналтыг хийхэд энэхүү эхоны шинжилгээг ашигладаг. Дараагийн арга нь бол зүрхний стресс эхо. Стресс эхо гэдэг нь өөрөө зүрхний булчингийн эсвүүдэд бид нар тодорхой хэмжээгээр эмийн тусламжтайгаар стресс үүсгээд тухайн стрессэд хариу урвал үзүүлж байгаа зүрхний булчингийн эсийн үйл ажиллагааг үнэлснээрээ бид нар тэнд яг бүр нарийн цаана ямар процесс болж байгааг үнэлэх боломжтой. Энүүгээр бид нар мөн зүрхний титэм судасны эмгээр өвдсөн болон өвдсөний дараах хяналтанд явж байгаа өөрчлөлт нарыг үнэлгээ хийдэг. Наривчлсан нэлээд бидэрт маш их мэдээлэл өгдөг ийм шинжилгээ байгаа. Мөн улаан зүрхний эхо шинжилгээ байна. Энүүгээр бид нар зүрхийг бүх талаас нь одоо ер нь алхан дээрээ тавьсан юм шиг харах боломжтой. Маш үр дүнтэй мэдээлэл өгдөг зүрхний төрөлхийн гажуудыг илрүүлдэг. Мөн зүрхний хавлгын эмгүүдийг илрүүлэх боломжтой ийм эхо байгаа. Сүүлд зүрхний одоо өндөр наривчлалтай 4D, 3D эхонууд байгаа. За энэ эхонууд нь бид нар зүрхний хавлгын өвчнийг болон зүрхний төрөлхийн гажуудыг олон талт хэмжээсээр харж
яг ямар ч алдахгүйгээр онцлох тийм бүрэн боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр чин бие хийдийгээр эмчч гисэн одоо зүрхний яхон дотор ийм олон янз байдаг гэдгийг бас сайн мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр одоо сонсож байгаа эмнэлгийн бус ийм хүмүүс өөр мэржлийн хүмүүсийн хувьд бол бүр илүү бүрхэг ойлгомжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр саяны дурдсан энэ олон зүрхний наривчлсан төрөлдсөн энэ эхонуудыг танаа засаг дээр интернет дээр бүгдээр ингэ хийж байгаа юу? Тэгээ манай эмнэлгийн хувьд бид багаараа энэхүү зүрхний олон төрлийн эхог 2022 оноос хойш тасралтгүй хийж байна. Энэ дундаа одоо стресс буюу наривчлсан эхо, зүрхний стресс эхо, улаан зүрхний эхо эдгээрүүдийг бол тасралтгүй хийж байгаа. Маш цөөн тохиолдолд бид нар шаардлагатай хүмүүстээр болохоор 3D болон 4D үзүүлэлтүүдийг ашиглаад зүрхний хавлахын гажууд болон хагалгаанд орохоор бэлдэж байгаа хүмүүстээр зураг дүрслэлийг бол нэлээд нарийн гаргаж өгдөг. Тэгэхээр өөрөө чинь хэлсэн ямар өвчтний үед энийг хийх ёстой юм, тэрүүгээр яг юу илрүүлэх гээд байгаа юм гэдгээс гэднийх сонирхолтой байна л да. Тэрэн дундаа одоо жишээлбэл тэр стринг яхаа буюу нэгсэндөө зүрх гэдэг чинь өөрөө ингэ тэр чигээр булчин байгаа шүү дээ, тий? Дөрвөн хөндийтэй камертай тэгээд үндсэн үүргэн цусаа шахах. Тэгэхээр тэр том хүчтэй булчингийн дан булчингаас тогтсон энэ эрхтний булчингийн суналт татагдал гэмтэл байна уугүй гэдгийг үздэг тийм шинжилгээ байна шүү дээ. Тэр яхаагаараа зүрхний яхаагаараа хийж юм байна. Тэгээд надад улам илүү сонирхолтой санагдаж байгаа юм юу вэ гэхээр одоо хавдар ямар нэгэн хавдраар өвчсөн тэгээд химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүст бас тэрийг хийдэг юм байна. Тэр хүмүүсийн зүрхний булчингийн тэрүүгээр үнэлдэг юм байна гэж ойлголоо зүг. Таны ойлгосон бол ерөн зөв. Тэгээд зүрхний наривчлсан эхо шинжилгээний тусламжтайгаар бид нар хавдрын химийн эмчилгээнд орж байгаа эмчлүүлэгчний зүрхний үйл ажиллагааг үнэлэх боломжтой. Энгийн эхогоор харахад зүрхний үйл ажиллагаа хэвийн боловч химийн эмчилгээнд орсны дараагаар зүрхний завар маш хэлэрдэг. За энэ маань өөрөө тухайн химийн эмчилгээтэй холбоотойгоор бас зүрхний булчингийн эсүүд гэмтдэг тохиолдол бас байдаг. Тэгэхээр энийг бол энгийн эхогоор хараад үнэлэхэд маш төвөгтэй. Тэгэхээр бид нар энэ программыг ашигласнараа тухайн зүрхний булчингийн эсийг яг аль түвшинд хаана гэмтэл байна уугүй нүд наривчилж үздэг. Гэхдээ ганцхан эхо шинжилгээ бас үнэлэхгүй цусан тодорхой хэмжээгээр зүрхний маркеруудыг үзээд энэ бүгдөө багцаараа яг таны зүрхэнд энэ химийн эмчилгээтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсч байна. Эсвэл одоогор үүсэх байна гэсэн асуудлыг одоо гаргаж одоо шийддэг гэсэн үг. Ойлголоо. Надад одоо бол илүү тод байна л да, ойлгомжтой болж байна гэсэн үг. Ерөөсөө л эм гэдэг чинь бол угаасаа хор шүү дээ. Тэгэхээр нөгөө хорыг хороор гэдэгтэй адилхан ямар нэгэн өвчин туссан тохиолдолд тэрийг эмчлэхийн тулд тодорхой хэмжээний одоо scientifically бүр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж авсан эм буюу тэр одоо бүтээгдэхүүнийг өвчтөнд өгснөөрөө тухайн өвчнийг эдгэж байгаа шүү дээ. Гэхдээ нөгөөх маань эргээл бас тодорхой хэмжээнд өөрийн гэсэн сөрөг нөлөө үзүүлдэг. Тэр нь бол зүрхний булчинд бас нөлөөлдөг байхan тийм үү. Тэгэхээр тэрийг зүрхний булчин гэмтч юу үгүй юу гэдгийг яг юм наривчилсан зүрхний стринг гэдэг байгаа шүү дээ. Стринг гэдэг чинь өөрөө одоо тийм стрэнийхоогоор ингээд оншилж байгаа юм байна. Энэ одоо онцлогоо бол интернет дээр таад бол ингээд хийгээд 3-4 жил болсон юм байна шүү дээ. Тийм бид нар бол энэ эхоогоор энэ хавтартай химийн эмчилгээнд орж байгаа хүмүүстээр тогтмол хийдэг. Та түрүү ингээд нэг дурдчихсэн шүү дээ. Ярьцлага эхлэхээс өмнө хоёлоо ингээд тавчхан яриа сууж хахад кардиоонколог гэх тийм. Тэгэхээр кардиоонколог буюу зүрхний эмч мөртлөө хавдартай өвчтнүүдийг хавдраар өвдсөн хүмүүсийн зүрхийг нь одоо үнэлж онцлно гэсэн санаа зөв. Тийм ер нь бол зөв. Одоо Европын болон Аз намхан далайн улс орнуудад ихэвчлэн зүрхний эмч хэрнээ бас хавдрын химийн эмчилгээ хийх гэж байгаа хүмүүст үзлэг зөвлөгөө өгдөг, үнэлгээ өгдөг. Тухайн өвчний хүндрэлийг эрт үед нь илрүүлдэг, зүрхийг хамгаалдаг гэж яриул илүү ойлгох юм болов. Зүрхийг хамгаалдаг ийм тусгай ийм салбартай болж байгаа. Энэ нь болохоор өөрөө одоо дэлхийн нийтэд ер нь хавдрын өвчл ихсэж байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас тодорхой хэмжээгээр эмчилгээний дараах гайш нөлөөнүүд бусад эрт эртэн тогтолцоонууд гарч эхэлж байна тий. Тэгэхээр энэ байдлыг бууруулах, эрт үед нь онцлох зорилгоор энэ тусгай салбар бүр бий болж байгаа гэсэн үг. Улмал нарийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм зүрхний эмч байна. Тэр дотор илүү хавдартай хүмүүсийн зүрхийг яаж цааш нь хамгаалж
зүрхний эдлийн хүндрэл асуудал гарахгүй байх вэ гэдгийг үзэж чандаг юмч болж таарж байна Тий, тийм үү? ер нь бол яг зөв. Аха. Тий. Одоо жишээлбэл манай салбарт мэдрэлийн нейроофтальмологи буюу одоо мэдрэлийн эмч мөртлөө бас нүдний эмч. Тэгээд мэдрэлийн болоод нүдний хоорондоо холбоотой уялдаатай өвчнүүдийг үзэж оншилдог тийм бас ахаад ийм хавсарсан төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмч гэдэг. Ингээд юмнууд улам нарийн болоод байна л да. Тэгээд тэр нь бол эргээд учир шалтгаан нь олдохгүй байгаа энгийн ямар нэгэн шинжилгээнүүд нь зүгээр гараад идэг мөртлөө яг нарийсгаад бүр одоо ухаат өнкөд ингээд үзэх юм бол учир шалтгаан нь олдож болохоор ийм өвчнүүдийг судалдаг төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмчнэр л гэсэн санаа юм байна гэж би ер нь ойлгодог байхгүй. Манад бол одоо зүрхний эмч байна, нислийн эмч байна, одоо тийм археологийн эмч байна, хавдрын эмч байна. Гэтэл яг эднэрийг хавсарсан, нийлүүлсэн ийм одоо олон улсын гараад ингээ хөгжөө явж байгаа шиг ийм хавсарсан нарийн төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмчнэр цөөхөн байна. Эсвэл одоохондоо орж ирээгүй байх шиг байна л да. Явандаа ингээд гарч ирэх баг. Тэгэхээр надад энэ чинь их сонирхолтой. Яагаад вэ гэхээр нэгдүгээр зүрхний өвчлөл өндөр байна. Хоёрдугаарт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Тархалт болоод нас баралт нь өндөр байна. Тэгэхээр яг энэ хоёр өвчнийг хоолыг судалдаг, оншилдог, эмчилдэг ийм эмчнэр байвал эргээд тэр өвчнөр өвцөн хүмүүст их хэрэгтэй оншин нэрх тавигдах юм байна. Хяналтан сайн хийгдэх юм байна гэдэг ийм нэг талдаа их гой баяртай мэдээ боловч одоохондоо маад орж ирээгүй таад ингээ оруулах гээд хөгжүүлэх гээд явж байгаа юм байна. Тэгэд амжилт хүсье тэр ажилд нь. Тэгээд кардионколог гэж хэлээд байгаа тийм үү? Тийм, кардионкологи гэдэг байгаа. Тэгэхээр зүрхний эмч болоод төгснөхийн дараа бид нар тодорхой хэмжээгээр бас нарийч бас болдог. Зүрхний эмч дотроо. Одоо жишээлбэл зүрхний хэм алдагдлаар тусдаа, зүрхний дутагдлаар, зүрхний яг хавхлагын чиглэлээр мөн хавхлын өвчнүүдэд эсвэл зүрхний төрөлхийн гажиг зөвхөн эмчлэх те гих мэтчлэнгээр ингээд зүрхний салбар маань өөр дотроо нэлээ олон салбар болж хуваагддаг. Тусгай бүгд нарийч одоо мэрэгчлүүлдэг гэсэн үг. За яг үүнтэй адилхан бас кардионкологи гэсэн салбар одоо шинэ салбар. Тэгээд мөн одоо Европ болон Азид ч гэсэн одоо л төнгөж яг үүсэж байгаа. Яг одоо энэ чиглэлийн судалгаанууд нь одоо хийгдэж эхэлж байна те. За үүнтэй холбоотой эмчилгээ, онцлогооны удирдамжууд гарч байна. Тэгэхээр манад бас мөн цоон шинжилгээ салбар. Тэгээд манай эмнэлгийн хүрээнд бидний зүгээс бол энэ хүү салбарыг бас те Монгол улсаа нэвтрүүлэх гээд хөгжүүлэх гээд тодорхой хэмжээний урьдчилан сэргийлэх үзлийн багцууд болон хяналтын багцуудыг бас гаргаж эхэлж байгаа. Тэгээд бид нар 2022 оноос хойш энэ хөгжлийг бол нэвтрүүлсэн. 22 оноос хойш манай эмнэлэг дээр хийгдэж байгаа химийн эмчилгээнд орох гэж байгаа хүмүүс дээр болон хийгдэж байгаа хүмүүс дээр энэ хүү одоо багцыг хэрэгжүүлж байгаа. За маш их баярлалаа. Тун хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа. Би хүртэл нэг эмнэлэгт ажилладаг мөртлөө одоо өөр давхарт байдаг болоо тэр юм болов өөр давхарт байдаг болоо тэг ингээд ийм одоо нарийн одоо олон улсад шинээр хөгжиж байгаа юмыг цаг хугацаа алдалгүйгээр ингээд салбартаа оруулж ирж байгаа гэдгийг чинь өнөөдөр хүртэл мэдээгүй явж байгаа байхгүй юу тийм. За одоо ингээд бүгдээрээ мэддэг боллоо. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Одоо хоёлоо сонсогчдод хэрэг болох үүднээс зүрхний эхо хийх гээд ирж байгаа хүн ямар бэлтгэл шаардлага хангасан байх хэвтэй тий. Зүгээр л өргүүгээд ирэх юм уу? Эсвэл урдчлаад ямар нэгэн бэлтгэл хийх ёстой юм уу? Зүрхний эхо шинжилгээ маань бусад эхо шинжилгээний адил ер нь их айхтар бэлтгэл бол шаардахгүй. Гэхдээ яг бусад эхотой харьцуулаад бол юм идэж болно. Бусад эхо бол үлэн байх хэрэгтэй гэдэг. Зүрхний эхоны хувьд бол юм идэж болно. Гэхдээ бидний зүгээс тавьдаг хүсэлт гэвэл кофе уухгүй байх хэрэгтэй. Болж игэл тамхи татахгүй ирлэх зүгээр. Яагаад гэвэл кофе уух болон тамхи татахгүй зүрхний цогцлын тоо оршдог тодорхой хэмжээгээр. Тэгэхээр бид нар зүрхний цогцлын тоо оршоод ингээ яг зүрх дэлсэн үед эхо харахад ер нь бол энгийн үеийг харахаас илүү жоохон төвхтэй байдаг. Учир нь ингээ зүрхийг бид нар ингээ агшил суларж байгаа үйл ажиллагааг үнэлэх гээд байгаа. Тэгтэл яг ингээ агшлын процесс ингээ хурцаад явчихаар сулрах үйл ажиллагааг жоохон үнэлэхэд төвхтэй болдог. Гэхдээ болохгүй юм бол байхгүй. Аль болохоор кофе уухгүй, тамхи татахгүй ирвэл маш сайн. За тэрнээс гадна за ямар ч юм тамхи татахгүй юм байна, кофе уухгүй юм байна. За окей. За мэдээч хэрэг ус мусанд орчуулах зүгээрх тийм ээ. Тийм ээ. Янз бүрийн одоо нэг сөрчиг мөрчгээ түрхээгүй бол бас зүгээр тий. Яг зөв. Тийм. Тэр нь одоо миний ойлгосноор бол ингээд сөрчиг цацчихаар нөгөө зүрхний проб буюу нөгөө эхо харах гэж байгаа датчикны маань одоо харалтанд нөлөөлдөг үү? Яг бие тосолчоор нөлөөлөд идэг. Тий. Бие тослоод тэгээ бид нар нөгөө нэг зүрхний датчик гэж ярьдаг. Тэгээ зүрхний датчик одоо харж байгаа хэрэгсэл маань байгаа. Яг эхоны гол хэрэгсэл. За энэ хэрэгслийг
одоо хүний биед хүрэхээс өмнө тодорхой хэмжээд энэ усан гээл түрхдэг. Тэгээд усан гээлийн тусламжтайгаар ер нь нэгдэлж харж байгаа гэсэн. Тэгээд нөө биеийн тос түрхчээр тэрэн дээр жоохон хэцүү. Тэгээд бас нөө цээжний үс ихтэй хүмүүс байдаг. Тэр хүмүүстээр бас харахад тэр нь жоохон төөхтэй байдаг. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол бид нар харахаасаа өмнө нөө хилчдэг. Та одоо ингээд цээжний үсийг яг энэ нисийг усчаарэ. Ийм юм бэлтгэл хангалттай шүү гэд ерөнхийд манай сувилч нар бол байнга зөвлөгөө өгөөд явчихдаг учраас бид нарт бол тийм тохиолдол маш ховор тохиолдол гардаг. Тэр нь өөр газар хэсэг үзүүлэхэд тагид маань бас тий кофе уухгүй, тамхи татахгүй, цээжний үс ихтэй бол цээжний үсээ хосгох нь байна. Тэгээд бас биеийн сад өрөхгүй очвол хэцүү шүү. За ойлголоо. Гэхдээ одоо Аз ирчүүд чинь нэг хайхтар үсэн гайгүй л үү тий. Цээжний үсэн тий. Ихэнх л юу шалтан байгаа үү тий. Тийм ээ. Шивэст хүмүүс яд юм бэ? Цээжин дээрээ одоо мундаг гоё шивэстэй залуучууд зөндөө байгаа шүү дээ. Шивэс болтолгүй. Нөлөөлөхгүй. Харж болоход харж болно. Ямар ч асуудалгүй. Шивэс хийж болох нэ залуучуудаа. За. Окей. Саяны дурдсан бэлтгэлүүдэд хангаад ингээ хүрээд ирнэ шүү дээ. Жишээлбэл хөвлийн яхаа дээр элэг цэсний ойрболчрахаа бөөр харах гэж байгаа үед бид нэр өөрөө чи хийснээр өлөн байх шаардлагатай голдуу өглөө ирэхийг шаарддаг ч юм уу тийм байдаг шүү дээ. Тэгвэл зүрхний яхааг заавалжгүй үдээс өмнө хийнэ гэсэн тийм юм байх уу? Цаг заас юм байх уу? Тийм юм байхгүй. Зүрхний яхааг 24 цагийн аль ч хугацаанд хийж болно. Тийм. Бас зүрхний яхаа ганцхан зүрхний яхааны өрөөнд хийнэ гэсэн бас зүйл байхгүй. Бас одоо жишээлбэл яаралтай тусламжаар ирж байгаа хүмүүстээ бид нар тухайн тасагт нь хийж болно. Зөөврийн яхааг ашиглаад мис цэцлийн өрөөнд бид нар яхаа харшаа яаралтай шаардлага гарвал тийш яхааны аппарат зөөч хааж болно. Хааж ашиглах боломжтой ийм давуу талтай шинжилгээ. За тэгвэл харьцангуй одоо манай ардиологийн буюу дүр сонжилгааны салбарт хийгдэг яхаануудыг бодох юм бол арай easy. Одоо бэлтгэл нь арай амар юм байна тийм ээ. Гэхдээ их нарийн юм байна. Тийм. Өнөөдөр ийм нарийн гэдгийг ийм их олон төрлийн зүрхний яхаа байдаг гэдгийг өнөөдөр сонсож байна. Тэгвэл одоо жишээлбэл ардиологийн эмч, дүр сонжилгааны эмч одоо хөвлийн яхаа ч юм уу, бөөр одоо судасны яхаа харах гэж байгаа тохиолдолд бид нар нөгөө ямаа онцлоход те одоо өвчнөө онцлоход ялгаа онцлогоо хийхэд аппаратны хүчин чадал бүр ингээд шууд нөлөөтэй байдаг байхгүй. Одоо ингээд сайн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн компани, брендийн, загварын одоо хичнээн олон төрлийн даатчигтайч гэдэг юм уу те. Эсвэл одоо сүүлийн үед нөгөө аппаратууд дээр нь бүгдээрэн дээр нь AI одоо програм аппликейшнуд суугаад эхэлсэн. Тэгэхээр би адилхан байх гэж бодож байна. Ерөнхийдөө адилхан төрлийн шинжилгээ учраас физик үндэс нь адилхан учраас. Тэгэхдээ салбар болгонд одоо жишээлбэл одоо Embraer гэж тэгэхэд жишээлбэл Siemens ч гэдэг юм уу, Philips ч гэдэг юм уу. Ингээд компани ийм брендийн аппарат илүү сайн гэдэгтэй адилхан зүрхний яхаа дээр ямар тийм мундаг сайн брэндүүд байдаг вэ? Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэндүүдэд нь Philips, GE гэх мэтчлэн Европын орнуудаас орж ирдэг яхаанууд байдаг. Эдгээр яхаануудаас одоо манай эмнэлгийн хувьд гэх юм бол Philips болон GE-г хоёулан хэрэглэж байгаа. Philips нь хамгийн сүүлийн үеийн iDAL гэсэн аппарат хэрэглэж байна. GE нь болохоор яг 2025 оны хамгийн сүүлийн загварын VV 95 гэсэн нэртэй ийм яхаа хэрэглэж байгаа. Эдгээр яхааны давуу тал нь гэвэл зүрхний булчингийн одоо үйл ажиллагааг үнэлэхэд маш одоо олон програмын тусламжтайгаар үнэлэх боломжтой. Мөн дүрс болон дуу дүрсний нэг өндөр нэгтэршил сайтай. Давхар 4D болон 3D одоо probe датчгуудтай. Тэгээ эндгээр програмын тусламжтайгаар бид нэр зүрхний үйл ажиллагаа болон бүтцийг бол үнэлэхэд одоо илүү төхөн байдаг. Түрүүн хэлжсэн шүү дээ. Одоо жишээлбэл тэр нөгөө улаан хоолойн датчик ашиглаад тий залгиулаад гэсэн үг үстэй тий одоо датчик залгиулаад тэгээ зүрхээ одоо яг алган дээр тавьж байгаа юм шиг харна гэсэн шүү дээ. Тэгэхээр яг хоёлоо өнөөдөр бол одоо зүрхний энэ наривчлсан олон яхаануудыг бүгдийг нь ярьж бол амжихгүй. Гэхдээ ийм одоо трансэсофагеал экокардиографи гэж хэлдэг шүү дээ. Энийг манай улсад хэрэг өргөн хэрэгжилж байна. Нэлээд хэдэн улсын болон хувийн эмнэлгүүдэд хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр яг ийм одоо юу гэдгийг улаан хоолой датчик залгаад улаан хоолойгоор нь дамжуулаад зүрхийг нь харна гэсэн үг ш дотор талаас нь. Тэгэхээр энэ яхаг бол нэлээд хэдэн эмнэлгүүдээр хийгдэж байгаа юм байна, боломжтой юм байна. Тэгэхээр энэ яг энэ төрлийн эхог, зүрхний эхог, наривчлсан зүрхний эхог хийлгээ гэдэг заалтыг хэн гарна гэсэн үг үү? Өрхийн эмч гаргах юм уу?
Одоо эсвэл зүгээр зүрхний эмч гаргах юм уу, дотрийн эмч юм уу, яаралтай эмч юм уу? Энэхүү заалтыг бол зүрхний нарийн мэрэгжлийн эмч гаргана. Ааха. Тийм. Тэгэхдээ эхлээд улаан зүрхнийхөө харуулахаас өмнө зүрхний энгийн эхо харуулах хэрэгтэй. Бид нар яг юу шалгах гэж байгаа вэ гэдгээ одоо энгийн эхогоор тодруулаад нэмэлтээр таны зүрхний төрөлхийн гажиг байна. Эсвэл зүрхний нэг хавхлын өөрчлөлт байна гэсэн тохиолдолд энэ зүрхний улаан эхогоор бид нар тэр гажгийг болон хавхлын өвчнийг одоо эрт үедэн илрүүлэх онцлог зорилгоор энэ хүү эхог хэрэглэж байгаа. Эхогийн шинжилгээгээр одоо яг надад би бол зүгээр баримжаа тоолчихж байгаа. Жишээлбэл ямар нэгэн өвчтнийг 100% онцлохын тулд онцлоё гэж бодоход эхогийн зүрхний эхогийн ялангуяа наривчлсан зүрхний эхогийн эхоны онцлох хувь нь хэдэн хувьтай байдгийг өөр нэмэлт шинжилгээ хийхгүйгээр одоо жишээлбэл MRI хийхгүйгээр катетер ангиографийн шинжилгээ хийхгүйгээр компьютер хийхгүйгээр зөвхөн эхогоор онцлоод ингээд 100% онцлоод явчих өвчнүүд нь олон байдгүй эсвэл заавалчгүй нэмэлт одоо бусад шинжилгээ хийх шаардлага зайлшгүй гардаггүй. Яг онцлогооны хувьд гэвэл нэлээд өндөр наривчлалтай байгаа. Улаан зүрхний хаваар бид нар зүрх судасны ямар нэгэн өвчнийг илрүүлэхдээ онцлогооны наривчлал бараг 90% дээш. Яагаад вэ гэхээр улаан дээр нэмэгдэн ханны цаанаас харж байгаа учраас маш одоо өндөр үзүүлэлтийг харах боломжтой. Цээжний гаднах эхо гэж байгаа. Одоо энгийн эхо тий бидний хэлгээр энгийн эхогоор бол бид нар зүрхний өвчнийг илрүүлэх магадлал за нэг 70-аас 80%. Гэхдээ бид нар ганцхан зүрхний эхогоор шууд илрүүлэхгүй энэ давхар нэлээд олон өвчин зүйлс шалтгаална. Үзлэг, бодит үзлэг, завьөр тий зүрхний бичлэг гэх мэтчлэн нарийн олон шилгээ хийгдэж байгаа. Зүрхний одоо тэр сүулт бидний хийж байгаа 4D датчиг ашиглаад үзэж байгаа зүрхний эхо шинжилгээгээр бол бас онцлогооны наривчлал маш өндөртэй. Энэ маань өөрөө давхар нэг AI технологи ашигласан байдаг. Тэгээд энэ эхог энэ технологийн тусламжтайгаар бид нар маш сайн зургуудыг авч өгөө тухайн програм дээр боловсруулалт хийгээд давхар програмаас бас нэг үр дүн гарч ирнэ. Бид нар өөрсдөө бас оюуны дүгнэлт өгч байгаа. Тэгэхээр энэ хоёр нийлээ хавцраад оншилж байгаа учраас онцлогооны магадлал бол ер нь бол 95% дээш. Тэр ч маш өндөр байна шүү дээ. Тий, өндөр. Айгүй өндөр байна. Зүгээр сонирхоод асуухад танад зэрэг зөвхөн насан туршид зүрхний одоо энэ наривчлсан эхо шинжилгээ хийж гинүү эсвэл бас хүүхдүүд бас хийдэг үү? Зөвхөн насан туршидтэй. Зөвхөн насан туршидтэй хийж байгаа одоогоор. Тийм цаашдаа явандаа гэхдээ манай хүүхдийн зүрхний эмчнэр манай зүрхний аппаратуудын тусламжтайгаар бас нарийн шилжүүлэлт хийдэг болох байхаа. Тэгэхээр аппаратны хувьд бол ялгаа байхгүй юм байна, тийм ээ? Аппаратны хувьд ялгаа байхгүй. Зүгээр яг нөгөө хүүхдийн эмч, хүүхдийн зүрхний эмч, том хүний зүрхний эмч гэдэг тустай байна гэсэн санаа зөв. Тийм зөв тустай. Окей. Тэгэхээр манай дээр одоо хүүхдийн зүрхний одоо ургийн эхо байдаг шүү дээ. Одоо жишээлбэл жирэмсэн хөвлөдөө байгаа үед нь янз бүрийн ургийн гажиг байна уу гэдгийг үздэг эхогийн шинжилгээнүүд манай эмэгтэйчүүдийн эмчнэр хийдэг шүү дээ. Тэрнтэй адилхан одоо төрөөд гараад ирснийхэн дараа хэрвээ ямар нэгэн асуудал эрүүл мэндийн асуудал гараад тэр нь зүрхний төлөв байж болохоор байх юм бол тэрийг бол хүүхдийн зүрхний эмч эхо харах нь тийм үү? Тийм, хүүхдийн зүрхний эмч харна. За хүмүүс ингээд шинжилгээнүүдийг хооронд нь ингээд андуураад идэг. Санаа нь юу вэ гэхээр нэгдүгээр өөрийн эмнэлгийн бос хүн, хоёрдугаарт анх үзсэн эмч нь ялгаануудын сайн хэлж өгөөгөөс болоод ч юм уу заримдаа одоо энэ ялангуяа энэ эхо дээр энэ их олон наривчлсан төрөлдсөн юм зүрхний эхонууд байдгаа гэдгийг мэдэхгүйгээсээ болоод зүгээр энгийн зүрхний эхо зөвлөх тохиолдлууд нь илүү их байдаг болов уу гэж би бодож байгаа хгүй юу. Тэгэхээр та хэдэд зүрхний эхо хэлэхэд хүрээд ирж штэ хүн. Тэгэхээр гаднаас одоо жишээлбэл та хэд үзүүлэхгүйгээр өөр эмнэлгээс ч юм уу ингээд эсвэл өөрөө шууд ингээд санаачлагаараа ингээд одоо юу гэдэг юм урдсан сэргийлэх үйлчлэгээр дамжаад ч юм. Энэ тохиолдолд та хэд шууд нарийн шилгэгийг нь хийх үү эсвэл эхлээд зүрхний энгийн эхогоо хийж ээж дараагийн наривчлал руу ордог уу? Эхлээд зүрхний энгийн эхогоо юм. Зүрхний энгийн эхо хийгээд тухайн хүний үзээд үнэлээд тэ хэрэг шаардах тохиолдолд нэмэлт эхо наривчлсан эхонууд руу явуулж байгаа гэсэн үг. Окей. Асуусан учир нь юу вэ гэхээр одоо жишээ нь манай дүрс онцлогооны салбарт одоо нөгөө эхо, рентген, компьютер, MRI гэдэг энэ шинжилгээнүүд дээр нөгөө шинжилгээ болгон чи өөрийн гэсэн ямар нэгэн өвчнийг онцлохдоо илүү
одоо нөгөө наривчлал өрөмц байдал нь өөр өөр байгаа шүү дээ, тий. Тэгэхээр хүмүүс маань хамгийн нарийныг хэлэх чигээл тэгээд идэх байхгүй алгасгаал нөгөө шинжилгээнүүдэд цаг мөнгө хэмнэх гээд л байна гэсэн санаа авах л та. Тэгэхээр тийхгүй нь байна тийм үү? Эхлээд зүрхний энгийн яхагаа хэлэх нь байна зөв үү? Тийм ер нь бол зөв. Аха. Ер нь нөгөө манай эмнэлгийн зүрх судасны нөгөө амбулаторийн үйл ажиллагааг танилцуулъя. Тэгэхээр зүрх судасны амбулатор маань нийт яг 5 зүрхний эмчтэй ажиллаж байгаа одоогийн байдлаар. За энэ зүрхний одоо та өмнө хэлсэн те урьдчилан сэргийлэх зорилгоор эсвэл өөрөө дур мэдээд би энэ зүрхний харуулъя гэдээ урьдчилан сэргийлэх байдлаар аль эсвэл зарим тохиолдолд цээжээр өвдсөн ч юм уу эсвэл миний зүрх хэрэн жоохон эвгүй ах шиг байна нэг үзүүлье гэсэн ийм хүмүүс маш их ирдэг. За тэгэхээр эдгээр хүмүүс маань яах вэ гэхээр зарим тохиолдолд эмчт үзүүлэх гэж орж ирэхдээ эхоогоо хэлэх зороод ирдэг. Би ингээ эхоогоо харуулсан. Тэ? Эсвэл манай эмнэлэг биш өөр эмнэлэгт харуулсан байж болно. Манай эмнэлгийн хувьд гэвэл бид нар тухайн хүнээ үзээд зовөр тэ бодит үслэг бүх зүйлийг хийж үзээд за үнэхээр манай зүрх судасны яг өвдөлт зовөр байх магадлал өндөртэй хүмүүстэй зүрхний бичлэг болон зүрхний эхоог хийж байгаа. Энэ болохоор үндсэн гарааны шинжилгээ гэсэн үг. За энэ хоёр гарааны шинжилгээ дээр нэмээд лабораторид мэдээж тодорхой хэмжээр цуснд хөвгцсний хэмжээ, цусны дэлгэрэнгүй өөр эрсдэл хүчин зүйлүүд байна уу гэдэг бүгдийг үзэж байгаа. За эдгээр хүчин зүйлүүдтэйгээ харьцуулж үзээд тэгээд цаашид бид нар энэ хүнд наривчлсан өөр ямар шинжилгээ хийж болохоор байна. Ганцхан эхо биш те зүрхний ачаалттай бичлэг. За бүрэнхээр шаардлагатай бүрэнхээр манай зүрхний судасны асуудал байвал бид нар өөр нарийн шинжилгээнд хийхгүйгээр шууд CT ангиограф, CT одоо зүрхний компьютер томограф хийх ч юм уу. Гэх мэтчлэнгээр урсгалаа бид нар өөртөө зохицуулдаг. Яг аль болохоор эхлээд эмчит хандах нь өөрөө яг зөв шинжилгээгээр чиглэгдэх боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгээ бид нар үнэтэй шинжилгээ ингээд хийлгчлээ. Гэтэ энэ шинжилгээнд дэр ямар ч өөрчлөлт гараагүй штэ гэд ингээд хүмүүс ийм асуудал яригдаг. Тэгэхээр бид нар эхлээд яг нарийн мэржлийн эмчит үзүүлэх хэрэгтэй. Би яг ямар шинжилгээ хийх ёстой юм бэ? За би зүрхний эхо зүрхний бичлэг хийлгчлээ. Тэгтэл минийх зүгээр гарлаа. Тэгтэл надад зөндөө зовөр байгаад идэг. Би яах ёстой вэ? Тэгэхээр бид нар энийг болохоор яг зүрхний нарийн мэржлийн эмчнэр чиглүүлж өгнө гэсэн. За тэгэхээр бид нар танд одоо ийм шинжилгээ хийвэл таны яг зүрхний асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Эсвэл таны ярьж байгаа энэ өвдөл зовөр яг зүрхний биш юм байна гэдгийг одоо тийм шинжилгээнүүдийн тусламжтайгаар бид нар тайлбарлаж өгөх боломжтой болж байгаа гэсэн. Маш зөв. Тэгэхээр эхлээд нарийн мэрэгжлийн буюу зүрхний төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмчтэй үзүүлээ, зовоороо хэлээд тэгээд шаардлагатай шинжилгээнүүдэд бичүүлж аваад тэгээд тэрнийхээ дагуу шинжилгээнүүдэд бүрдүүлчихэд буцаж ахиж үзүүлж эцсийн байдлаар он шимжлэгээ тодорхойлох нь шүү дээ, тийм ээ? Яг зөв. Окей. Зүрхний эхогийн шинжилгээ ч одоо хэр удаан үргэлжилдэг шинжилгээ юм бэ? Зүрхний эхо шинжилгээ ойролцоогоор нэг 15-20 минут үргэлжилдэг. Тийм, них удахгүй харьцангуй богино хугацаанд хийх боломжтой. Олон давтамжтайгаар хийх боломжтой. Ерөнхийдөө туяа ашигладаг учраас хүний бид ямар нэгэн хоор нөлөөгүй. Хоргүй. Эхогийн шинжилгээ дууны дуулж ашиглаж байгаа. Тийм, дууны дуулж ашиглаж байгаа учраас. Нөгөө хин хөвлөд байгаа нэраа ургаа хүртүүлсэн шүү дээ, тийм ээ? Тийм. За тэгэхээр хүний бие торгуу хурдан түргэн харьцангуй одоо наривчлал одоо оншийн наривчлал өндөртөө ийм сайн шинжилгээ байх нь тэгвэл ер нь нэг хэдэн жил зүрхний эхо харж ийж одоо энэ чинь нэг хоёр маш шалтгаалаад байгаа шүү дээ. Нэг нь аппаратны хүчин чадал. Үнэхээр сайн аппарат уу эсвэл их олон жилийн өмнө хуучин муу аппаратн дээр харж гинүү гэдэг нь их чухал. Тэр нь нөгөө онцлогооны наривчлалд эргээд нөлөөлнө, юм харуулахгүй ч гэдэг юм уу. Хоёрдугаарт нь тухайн шинжилгээ хийж байгаа зүрхний эмчи өөрөх нь мэрэгжлийн ур чадвар туршлагаас бас шалтгаална тий. Тэгэхээр зүгээр өөрөө чинь хувьд ер нь одоо ингээд 10 жил зүрхний эмчээр ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь хэдэн жилийн дараанаас эхлээд өөрөө нэг өөртөө ихтэй за би бол нэг одоо асуудалгүй ямар нэгэн тийм илэрхий алдаа гаргахгүй хэмжээний зүрхний эхо хардаг юмч болчихоо гэдэг мэдрэмж төрсөн бэ. Энийг бол бас хэлэх жоохон хэцүү юм байна. Хүн болгонд өөр байна. Хүн болгонд өөр тийм хүн болгоны өөр туршлага бас тийм өөр. Миний хувьд гэвэл яг зүрх судасны эмчээр төгсөөд 9 жил болж байна. 10 жил рүү гарч байгаа. За зүрхний эхо хийгээд бол сүүлийн 7 жил болж байна. Тэгээд жилд ойролцоогоор дундчлаад үзвэл нэг 500-аас 1000 гарт юм уу? Тийм тэгэхээр доор хаяж хамгийн багадаа миний бодлоор нэг 2 жил харж иж нэлээд туршлагатай олон кейсүүдийг харах байхаа. Харсан байх байхаа тийж бодож байна. Баярлалаа. Нэг нөгөө мэдээлэл авсан. За зүгээрээ. Тийм дээрэс нь одоо зүрхний эхо түрүүн өөрөө дурдсан GE, Philips гэх мэтчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
яг эхогоороо одоо дэлхийн 1 номер 1 2-т ордог ийм аппаратууд шүү дээ, компаниуд тийм бүтээж байгаа эхо аппаратууд. Тэгэхээр аль аль нь бол танаа зүгт байгаа юм байна шүү Тэ дээ. аль аль нь байгаа. Лав миний мэдж байгаагаар сая танаа зүг дээр хамгийн сүүлд GE-ийн Vivid 95 гэдэг ийм мундаг эхогийн аппарат ирсэн. Энэ нь манай улсын хэмжээнд тавигдж байгаа хамгийн сүүлийн үеийн зүрхний эхогийн шинжилгээний аппарат, эхо аппарат мөн үү? Мөн. Хамгийн сүүлийн үеийн аппарат. Хамгийн сүүлийн загвар. Тий, хамгийн сүүлийн загвар 2025 оны загвар. Тий. Энэ аппарат нь гол давуу тал нь хэм бол нөгөө бид нар яаж байгаа probe гэж яриад байгаа тий. Тэгэхээр probe гэдэг маань ер нь бол англи үг байгаа. Тэгээд үүсгэн бүртгэгч гэсэн монголоор орчуулбал тийм утгатай. Тэгэхээр энэ probe гэдэг юм маань өөрөө хамгийн сүүлийн үеийн загвар. Тэгээд 4D тохиргоотой. Тэгээд 4D гэдэг маань өмнө бид нар 3D-гээр хардаг байсан. Одоо болохоор 4D болсон. Тэгэхээр тухайн харж байгаа зүйлээ бид нар дөрвөн хэмжээст байдлаар харж байгаа гэсэн. Тэгэхээр энд бол маш дэлгэрэнгүй те харах боломжтой. Дээрээс нь давхар энэ хүү аппаратны нэг давуу тал нь хэм бол технологиг суулгацсан байгаа. Тэгэхээр автоматар өөрөө бид нар маш сайн зураглалуудыг аваад өгвөл дүрсүүдийг аваад аппарат руу оруулвал аппарат өөрөө тэрэн дээр дүн анализ хийх боломжтой. Тэгээд дэмдэж эмчийн тохиргоотой. Эмч өөрөө тэрийг тохируулна. Тэгээд тэрэн дээр аппаратнаас гарч байгаа үр дүн бид нар бас өөрөө давхар оюуны дүгнэлт хийж байгаа. За ингээд энэ хоёр дүгнэлтийг ерөнхийдөө одоо нийлүүлээд тухайн хүндээ бид нар одоо зүрхний ямар нэг асуудал байна уугүй гэдгийг эцэлэн шийдэх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ бол хамгийн сүүлийн үеийн маш өндөр технологитой харалт те одоо дуу дурсны өндөр чанартай маш тийм сүүлийн үеийн гоё аппарат байна. За их л баяртай байгаа юм байна. Тэгээ дууны өнгөнөөс бол одоо тийм одоо мундаг хүмүүс чинь гоё машин авснараа гайхуулдаг шүү дээ тий. Одоо эсвэл айгу сэтгэл ханамжтай байдагтай адилхан одоо эмч нар чинь өөрсдийнхөө ашигладаг нөгөө хэрэгэлдэг. Дээр үд чинь бол нөгөө ямар чагнуур зүүсэн байна вэ гэдгээр нь одоо бас чагнуур чинь бас гоё мэдээж хэрэг яг үндсэн одоо онцлогоо эмчилгээний үндсэн түүл хэрэглээч гэсэн бас нэг талдаа бас жижигхэн ангараа байлаа шүү дээ. Тийм. Тэрнтэй адилхан өнөөдөр ямар одоо эхогийн аппаратн дээр ажиллаж байна, ямар мундаг одоо брендийн сүүлийн үеийн загварын ямар одоо 4D датчигн дээр ажиллаж байгаа гэдэг нь бас эргээд технологийн дэвшлиг ашиглаад тухайн хүндээ хүргэх тэр одоо үйлчилгээ дээрэс нь оншийн наривчлал ялгаа онцлогоонд шууд нөлөөлж шүү дээ. Одоо сайжруулж байгаа юм чинь. Тий, сайжруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүү аппаратаар бид нар бас бидний уур чадвар гэсэн дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээ энэ нөгөө аппаратыг ашиглаад, энэ программыг ашиглаад одоо дэлхийн бүх газар хийгдэж байгаа тоног төхөөрөмжид адилхан байгаа хгүй. Тэгэхээр бидний уур чадвар дагаад нэмэгдэнэ. Тэгэхээр одоо манайд иход харуулсан, Солонгос очиж харуулсан, Европын хаа нэг оронд очиж авсан энэ аппаратыг ашиглаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүү аппаратын төсөлмөсөөр бид дэлхийд одоо төхөөл нийлүүлэн алхах боломжтой болж байгаа гэсэн үг. Яг үнэн. Тэ одоо жишээ дэлхийн хөгжлийг Монгол гэдэг чинь одоо яг утгаараа явж байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. За одоо наривчилсан эхогийн шинжилгээгээ хийчлээ. Оншоо тавьчлаа. Баг хамт олноор ярьж агаад бусад шинжилгээнүүдтэйгээ харьцуулж агаад оншоо тавиад ингээд одоо эмчилгээний асуудал эхэлнэ. Тэгэхээр танаа тасаг онцлогоо хийхээс гадна бас хэвтүүлж эмчилж байгаа тийм үү? Тийм, манай хэвтэ эмчилүүлэх тасагтай. Амбулаторийн тасаг, хэвтэ эмчилүүлэх тасаг, шинжилгээний тасгууд тустай баг. Тустай. Танаа цэг одоо жишээлбэл зөвхөн амбулатороор одоо яаралгүй ирсэн хүмүүсийг авч үзэж гин үү? Эсвэл ER гэж хэлдэг ш нөгөө яаралтаагаар ирсэн, яаралтаа тасгаар ирсэн хүмүүсийн зүрхний асуудалтай хүмүүсийг бас авч хэвтэж эмчилүүлж гин үү? Аль алиг нь авч хэвтүүлж байгаа. Аль аль нь бүгдэнд нь тусламж үйлчлэг үзүүлж байгаа гэсэн үг. Хэвтэх шаардлагатай тусламж үйлчлэгээ авах шаардлагатай хүмүүс дээр бол хэвтэ эмчилүүлэх тасаг дээр хэвтэ эмчилүүлээд тусламж үйлчлэгээ авчна. Амбулатороор үзүүлэх шаардлагатай хүмүүсээ бол амбулатороор тусламж үйлчлэгийг авчна гэсэн үг. Яаралтай болон бас давхар нөгөө манай эмнэлэг өөр ганцхан зүрхний засаг байхгүй. Олон засгуудтай бусад засгуудтайгаас хамтран ажиллаад тухайн засагт хэвтэж байгаа зүрх судасны өвчний асуудалтай хүмүүсийн бас асуудлыг давхар шийдэж явж байгаа гэсэн үг. Тийм, интермед эмнэлэг нь өөрөө 3 дугаар шатлалын нэгдсэн эмнэлэг учраас хавсарсан өвчтөй байсан ч гэсэн зүрхний өвчнөөс гадна бас элэг бөөр юуны одоо уушгинч байдаг юм уу тий. Эмнэлэгтэй байсан ч гэсэн бүгдээрээ авч хэвтүүлж эмчилнэ гэсэн санаа тийм үү? Тий. Окей. Үүнээс гадна зүрхний нээлттэй мэс заслын асуудал тансаг дээр ярьж байгаа тийм ээ. Энийхээ талаар товч мэдээлэл өгөөч.
Зүрхний нээлттэй мэдслийг хийхин тулд өмнөх одоо бид нар тодорхой хэмжээний нөө бэлтгэл ажил маш их шаардлагатай. Тэгээ энэ талаар манай эмнэлгийн ажилчид одоо эмч нарыгаа бэлтэж байгаа гэсэн үг. Зүрх судасны мэдслийг хийхийн өмнөх одоо аппарат тоног төхөөрөмж, эмчдийн уур чадрын бэлтгэлтэй баг хамт олонний сургалтууд бол тодорхой хэмжээр явагдаж байна одоор. Бэлтгэл үедээ явж байгаа. Тийм одоо тун удахгүй энэ хаалгааг манай эмнэлэгт хийх бах гэж найдаж байна. Одоогоор ер нь аппаратууд бол бараг бэлэн болсон. Эмчнэр тодорхой хэмжээгээр бүх сургалтандаа хамрагдаад одоо ер нь ажилбар хаалгаа ихт бол бэлэн болсон гэсэн үг. За одоо нэг баг зэргийн жоохон асуудлууд бол байгаа бах. Гэхдээ тэрний удахгүй асуудал шийдэгдчихвэл бид нэр он гараад энэ зүрхний нээлттэй мэдслийн салбар руу бас орох баха. За баярлалаа мэдээлэл хуваалцсанд. Баярлалаа. Одоо ингээд хоёлоо ярьсан шүү дээ. Зүрхний наривчилсан эхогийн шинжилгээ юм уу? Эсвэл зүгээр энгийн зүрхний эхо байсан ч болно л доо. Хийж явах явцад юм уу? Санамсаргүйгээр юм уу? Эсвэл онцлогдсон зүрхний эхогоор онцлогдсон юм уу? Учир нь олдсон тийм тохиолдол байвал тэрнээс хаваалцаж. Энгийн эхо шинжилгээгээр зүрхний энгийн эхо шинжилгээ за манай эмнэлгийн хувьд гэвэл хоногтоо нэг 15-аас 20 эхо үдээс өмнө гэтээ зөвхөн хагас цагаар тий ойролцоогоор хийгддэг. Тэгэхээр энэхүү шинжилгээний явцад бол маш их сонирхолтой тохиолдол бас гардаг л та. Тэгээ ер нь бол ямар шинж тэмдэггүй явагддаг зүрх судасны өвчнүүд гэж байдаг. Зарим тохиолдолд зүрхний хавхлын өвчнүүд. Тэгэхээр бид нар түрүү нөгөө ярьсан тий зүрхний эхогоор бид нар зүрхний бүтцийг бол үйл ажиллагааг үнэлтээ. За зүрхний бүтц гэдэг маань өөрөө зүрх дөрвөн хүндийтэй. Давхар бид нар тэр эхогоор харахтаа зүрхний дөрвөн хүндийн үйл ажиллагааг үнэлж байна. Давхар зүрхний хавлуудын үйл ажиллагааг үнэлж байгаа. Тэгэхээр хавлаг гэдэг маань өөрөө манайхан юу гэж ярьдаг вэ гэхээр миний хоолойны ангийн зүрхэндээ орсон гэж ярьдаг. Тийм. Маш их ярьдаг. Би хоолойны ангинд байсан. Хүмүүс намайг зүрхэндээ орсон гэлээ. Үеийн мөчөндөө орсон гэж ярьдаг. За тэгэхээр бид нар болохоор яг тэрийг зүрхэндээ орж ud яг нарийн үзхийн тулд зүрхний эхог ашигладаг. Энгийн эхог. За тийм энгийн эхог ашигладаг. Тэгээ энгийн эхоны аппаратын тусаар нэг удаа харж сонирхолтой тохиол байна л та. Тэгэхээр тэр маань өөрөө тухайн хүнд ямар ч зовиргүй. Тэгээд амралтаараа зүгээр өршлөн сэргийл байдлаар үзүүлчихсэн. Тэгээд тэр хүн дээр бид ингээд зүрхний эхог хийсэн чинь маш ховор хүнд тийм зүрхний гажиг оншилсан. Тийм энэ бол олдмол байсан. Тэгэхээр зүрхний гажиг дотроос төрөх юм бол олдмол гэж хоёр хуваачиж байгаа. Тэгэхээр олдмол гажиг байсан. Тэгэхээр олдмол гэдэг маань өөрөө нөгөө нэг жоохон буруу зан үйлтэй холбоотойгоор те одоо шүдний эрүүл байдлаас аягүй чухал нөлөөлж байгаа. За мэдээж нөгөө хоолойны өвчлөл бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Тэгээ тэрнтэй холбоотойгоор үүссэн нэлээ юм ховор тохиолддог. Тэгээ тийм гажиг олон хавлын хавцарсан гажиг оншилж байсан. Тэгэхээр бид бас тэр хүнд ингээд аягүй эртнүүд нь онцлох боломжтой. Яагаад тэгэхээр тэр хүн залуу хүн байсан учраас хаалгааны асуудлыг ингээд дараагийн шатлалын эмнэлгүүр явуулаад хаалгааны асуудал нэгт үедний шийдээд тэр хүний одоо цаашдын амьдрах чадварыг сайжруулсан хэм үү? Тий. Наа чи айгу азтай тохиолдол шүү дээ. Нэг талдаа. Тий, санамсаргүй мөртлөө. Нилээн ноцтой хүнд шинж тэмдэг байхгүйгээр илэрдэг өвчнөө зүрхний эхогоор онцлуулад тэгээ хүндрэхээс өмнө эрүүл мэндийн амь насны асуудал гарахаас өмнө шаардлагатай эмчилгээ үйлчилгээг авсан байна. Тийм үү? Тий. Тэгээд тэгж нэг оншилж байсан юм байна. Энэ болохоор бас залуу хүн байсан учраас бид нарт аяг олзуурсан. Тий. Энэ дараагийн бид нар цаашдын тий амьдрах чадвар амьдралын үйл ажиллагааг нь дэмжиж байгаа гэсэн. Нэг талаасаа нөгөө талаас бас нэг сонирхолтой тохиолдол нь гэвэл одоо зүрхний миокардит гэдэг өвчин байдаг. Миокардит маань зүрхний булчингийн үрсэл. Энэ бол маш ер нь бол ховор тохиолддог. Яг онцлогооны 100% алтын стандарт нь бол биопси шинжилгээ гэж байдаг. Цэжний хөндийн гадна талаас нь хатгаад гэсэн үг үү? Нээлттэй юу? Одоо гадна талаас нь хатгаад гэсэн үг. Гадна талаас нь хатгаад тэгээ зүрхний булчингаас жижигхэн эд тасалж авна гэсэн үг үү? Яг зөв. Тэгээд бид нар тэр зүрхний булчингийн эстер болж байгаа процессыг үүсдэг. Яг алтын стандарт гэж байгаа. Гэхдээ тэрийг онцлог өөр зөндөө олон аргууд байна. За эхоны аппараттай яаж холбогдсон? Эхотой яаж холбогдож байгаа вэ гэхээр мэдээж бас ямар нэгэн зовирг байсан. Тухайн үйлчлүүлэгч маань. Тэгээд нэг 14 хоногийн өмнө гадаад явж байгаад ханиад хүрээд тэгээ айгүй олон хоног халуураад тэгээ манайхан нөгөө бас жоо ханиад хүрэхээр те нэг жоо шинж тэмдэг дардаг юмуд уучдаг. Тэгээ ингээ орхичдаг. Тэгтэл гинт ингээ цээжээр өвдөх нэг жоохон тиймэрхүү зовир тухайн үед гарсан. Гэхдээ тэрийг бол анзаараагүй. Тэгээ дараа нь 14 хоногийн дараа гаднаас ирчээд ер нь нэг зүрхний үйл ажиллагаа ер нь нэг зүгээр өөрчлөлт сэлгүүлсээр орсон юм лээ. Тэгээ орж явж байгаад зүрхний ингээ хот харуулаад тэгтэл ингээ зүрхний булчингийн үйл ажиллагааны алдагдлын шинж тэмдгүүд илэрсэн байсан. За тэгэхээр бид нар тэр хүнээс мэдээж асууж явж байгаа. Залуу хүн байсан учраас тамиг татах уу, арх уух уу, амьдралын хэмээг нь ямар хуу байна те ойрын үед ингээ ханиа томгоор өвдсөн үү юм гээд асуумж авахд
За ингээ ойрхон сайн ингээд гадаад явж байгаад ингээ ханиад хүрсэн. За тэгээ тэрний дараа тухайн үед жоохон зүрх хөвгүүлсэн гэхдээ одоо зүгээр. Тэгээ бид нар тэр хүмүүст болохоор юу зөвлөсөн бэ гэхээр залуу зүрх судасны өвчнөр өвдөх хэрэгсэл харьцангуй багтай тийм хүн байсан учраас бидний зүрхний ямраа шинжилгээр явуулсан. Тийм. Маа тэр зүрхний ямраа хийдэг хийгддэг. За тэгээ зүрхний ямраагаар бол яг одоо тэр зүрхний булчингийн ажлага үйл ажиллагаа нэлээд нарийн одоо шинжлэх боломжтой байдаг. Тэгээ тэрүүгээр за энэ хүнд миокардит байж магадгүй юм биш үү гэсэн ийм одоо тийм ялхан онцлогоо гарч ирсэн. За тэгэнгүүт тэр хүн яг өөр боломжтой байсан учраас юу Солонгос улс руу явсан. Тэгээ Солонгост очиод нарийн шинжилгээ өгөөд яг тэр биопси шинжилгээ хийлгээд тэгээ миокардитыг оншин батлагтаад тэгээд имлэгээ хийлгээд тунд ажгүй зүрхний үйл ажиллагаанууд нь ингээд хэвийн болоос иргсэн баг. Бас их сонирн байдлаар онцлогдож тэгээд онш бол нэлээ нарийн биопсигоор тавина гэж чинь бол ер нь бол яг л эцсийн байдлаар тавьж байгаа гэсэн санаа шүү дээ тий. Манад биопсиг хийх боломж байхгүй байсан юм уу? Монгол биопси хийх боломжгүй. Зүрхний биопси хийдгүү. Тийм үү. Окей. За. Гэтэ яванда хийдэг болох байхаа. Хийдэг болох байх тийм ээ. Тийм. Хийдэг болоосоо тийм болох байхаа удахгүй болох байх. Тэгэхээр энэ олон янзын зүрхний эмгэгүүдийг онцлоход ердийн бидний мэддэг зүрхний яханоос ахуулаад энэ олон төрлийн наривчилсан зүрхний яханууд өндөр ач холбогдолтой байх нэ. Маш олон өвчнүүдийг зүрхний өвчнүүдийг хооронд нь ялгаж өгөх нэ. Тэгэхээр энэ одоо төрлийн нарийн хүн харахад ингээд easy нэг 15-20 минут ингээд шинжилээд гаргаж байгаа юм шиг боловч тэр дотор зөндөө их олон ялгаа онцлогоонууд энэ өвчин нь байна, энэ нь байхгүй байна гэдэг ялгааг нь гаргаж өгдөг байна шүү дээ шинжилгээгээр. Тийм. Тэгэхээр ийм нарийн шинжилгээ хийдэг зүрхний эмч нартаа одоо баярлалаа. Маш олон хүний одоо зүрх зогсвол тэгэл бүхэл юм зогсон шүү дээ. Тэгэл баяртай болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм нарийн шинжилгээ хийдэг маш олон хүнд онцлогоо эмчилгээ хийдэг. Ганцхан онцлохгүй бас эмчилнэ шүү дээ. Тэгэхээр та нарт маш их баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье. Ярианыхаа төгсгөлд би одоо өнөөдөр өөртөө чинь яриад надад төрсэн сэтгэл ялангуяа зүрхний ийм олон төрлийн наривчилсан яханууд байдгийн байна. Тэрийг зүрхний эмч өөрөө ялгааг нь гаргаж одоо хүндээ хэлж алийг хийхийг сонгож өгдөг юм байна. Дээрэс нь энэ өвчнүүдээр маш олон төрлийн зүрхний өвчнүүдийн хооронд нь ялгадаг юм байна. Дээрэс нь энэ шинжилгээ нь өөрөө харьцангуй одоо нэг айхтар ноцтой бэлтгэж шаардахгүй харьцангуй хурдан түргэн бусад компьютер ямраатайгаа ажиллах арай хямдхан ч юм уу те ингээд ингэж хийгддэг юм байна гэдэг ийм дэлгэрэнгүй гоё мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Тэрэн дундаа өнөөдөр бол миний хувьд түрүү хоёлоо товчхон яриад өнгөрсөн тэр кардиоонколог буюу хавдартай өвчтнүүд. Тэгээд хагалгаанд орсон юм уу? Орсныхоо дараа ялангуяа хими эмчилгээ хийлгэсний дараа тэр хими эмчилгээтэй холбоотой зүрхний булчин хамгаалах одоо тэр онцлогоо эмчилгээг бас зүрхний эмч хийдэг юм байна. Энэ салбарыг нь кардиоонколог гэж нэрлэдэг юм байна. Тэгээ энэ салбарыг ингээд эмнэлэгтээ улсдаа ингээд дөнгөж олон улсад гарч ирж байгаа энэ мундаг нарийн эмийг цаг хугацаа алдахгүйгээр их орондоо оруулж ирж байгаа танаа засгийн зүрхний эмч нарт маш их баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье. Төгсгөлд нь одоо заримдаа би нэг асуух мартчихдаг юмуд байна. Эсвэл өөрөө хэлмээр санагдсан юм байж болно. Тэгвэл манай сонсогчдод хэлье. За энэхүү подкаст урьж оролцуулсан танд маш их баярлалаа. Насийнхаа зүгээс бас баярлалаа гэж дамжуулъя. За зүрхний зовиртой, цэжэр өвдөх зовиртой ийм үйлчлүүлэгч ийм хүмүүс байх юм бол эхлээд нарийн мэржлийн зүрх судасны эмчээс зөвлөгөө авснараа энэхүү олон төрлийн зүрхний нарийн наривчилсан яханууд яг аль нь танд хэрэгтэй вэ гэдгийг одоо сонгож харуулах одоо үзүүлэх боломжтой. Ингэснээрээ бид нар хугацаа алдахгүй эрт аливаа нэг өвчнийг эрт онцлох бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр нарийн мэржлийн эмчэд эхлээд хандаарай л гэж хэлье да. За маш их баярлалаа. За өнөөдрийн манай подкастт интермед эмнэлгийн зүрхний тасгийн ихэмч инх жаргал эмч оролцлоо. За сонсогчдод баярлалаа. Инх жаргал эмчтэй ажлын амжилт хүсье. Баярлалаа.